Сайн байцгаана уу үзэгчдээ. Их говийн тэмээ 2025 тэмээчдийн баяр улсын зөвлөгөөн яг одоо Дорногов аймгийн төв Сайн Шанд хотноо 3 замын уулзвар дээр болж байна. Хүйтний ирч чангарсан одоо энэ өдрүүдэд тийм ээ энэ сайхан улсын зөвлөгөөн болвол маш их хүнтэй 5 аймгаас хүмүүс ирсэн ийм сайхан наадан болж байна. За энэ зам өчид ди подкаста бид нар яг энэ тэмээний баяртай холбогдуулан мөн одоо аялал жуулчлалыг дэмжих жил болгосонтой холбогдуулан энд ирсэн зочид гэгчтэй ярилцах гэж байна. За яг одоо зочноор хэлцүүлье. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалтын захиргааны дарга Анант Бүргийг орсон байгаа. Тэгээд сайн явж ирүү, сумаасаа хэдүүлээ явж ийн вэ? За сайн явж ирлээ. Энэ тэмээний баярт оролцохороо 70 жаргалан сумаас нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их нартын хамгаалалт газраас нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. За улсын баяр наадам зөвлөгөөн ер нь хэр зохион байгуулалттай болж байна. Ер нь одоо 2 жилийн өмнө бас болж илаа те. Энэ жил ямар болж байна? Их сайхан болж байна. Урдын баярын юунд бол оролцож байгаагүй. Гэхдээ анхудаа оролцож байгаа. Гэхдээ их сайхан арга хэмжээ болдгийм байна. Өв соёлоо сурталчилсан маш олон зүйлийг таниулсан их гоё арга хэмжээ болдгийм байна. Анхудаа оролцож байгаа. Гэхдээ их сайхан болж байна. За өөрийнхөө сумын гэрт байгаад бас өв соёлынхаа гэрүүдийг бол сумдууд барьсан байна гэж ойлгосон тий. Тэгээ хүмүүс ер нь хэр их орж ирж байна энэ тэндээс. За манайх их нартын тусгай хамгаалалтай газар 70 жаргалан сумын цагтаргын тамга газартайгаа хамтраад нутгийн байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлттэй хамтраад боржин өв соёлыг одоо төвөнд дэлгэрүүлэх бас үүднээс боржигны одоо хуучин боржийн хийцийн Монгол гэрийг тухайн үед хэрэгжилсэн эртний эдлэл хэрэгслийг танилцуулах аялал жуулчлалын сурчлах тийм зорилгооноос тэмээний эдлэл тэмээ ашигладаг эд зүйлийг таниулах зорилгоор оролцож байгаа. Ийм зүйлүүд сонирхолтой мөлий тий. Тэгээ бас нэлээд хуучин байсан эд зүйлээ сэргээгээд барьсан гэж ярьж байсан. Хуучин одоо эртний гэр тэрсэн боржийн хийцийн сархинын хэлхээ тоонтой гэр гэдэг бол одоо ховор болчиход байгаа. Айл болгон хуучин байдагс одоо бараг байхгүй. Тэгээд манай 70 жаргалтай сумд байсан нэг гэрийг манай сумын засаг дарга баяр сайхан бидэнд өгөөд сэргээн засварлаад аялал жуулчлал ашигтъя гэдэг үднээс өгөөд манай их нартын тусгай хамгаалалт газрын дотор байдаг нэг байгаль хамгаалах машинтын бүлэг өөрөө тэрийг хүлээж аваад нөхөрлөлийн эмэгтэйчүүдийн гар урлаар эсхий бүх туурга дээвэр бүх зээг бүх юм хийгээд Монгол гэрээ босгоод нутгийн иргэдээс бас нутгийн айлуудаас яг тухайн үед дээр үед хэрэгжилсэн эдлэл хэрэгслийг цуглуулад тогтчуулаад ингээд тэр чин дээр үед тэгэхээр хэдэн онд? За ер нь зарим нь хамгийн дээд нэг 100 жилийн настай ч юм уу тийм эдлэл хэрэгслүүд ч бас байна. Маш олон жилийн настай зарим нь сүүлийн үед хэрэгжилсэн зүйлүүд байна. Гэхдээ одоо бидэд ердөө тийм эдлэж хэрэгдэг байсан зүйлүүдээ ер нь хаягдаад дуусч байгаа юм байна. Тэр буцаа сэргээе гэдэг үднээс бид 2 жилийн өмнөөс энэ гэрийг бэлдэж эхлэдэг байгаа. Тийм босгож ирсэн. Тэгээ их нартын тусгай хамгаалалтай газартай байгаа малчин өргөдийг нутгийн иргэдэд зориулсан түшгээс аялал жуулчлалд хөгжүүлэх зорилгоор хатан оролцуулах зорилгоор дэмжиж ажилладаг. Энийн хүрээнд манай нөхөрлөлийн энийг бас үр дүнтэй оролцоод сэргээж эхэлж байгаа. Өнгөрсөн 100 жуулчдад үзүүлэх гэрээр бариад анх удаа бариад ингээд гэрээ цуглуулсан гэрээ үзүүр болгож эхэлсэн. Тэгээ сая энэ арга хэмжээнд сум санал тавьсаа дагуу аймгаа санал тавьсаа дагуу бидэд хамтраад энэ гэрээ танилцуулах. Олбог хийсэн гэсэн тийм. Олбогийг бас борлуулж байна уу? Тийм. Энэ манай энд оролцож байгаа байгаль хамгаалах нөхөрлөл байна. 2009 онд байгуулагдсан нөхөрлөл байдаг. Анх эхлээд хөдөөний 9 айлын гэргийн 9 айлын эмэгтэйчүүд нийлээд байгаль хамгаалах эмэгтэйчүүдийн бүлэг гэж байгуулагдсан. Гар урлаар эд зүйлсийгээд байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна өөрсдөө хийсэн гар урлын зүйлээ жуулчдад тулдаалах, олон таниулах тийм зорилготой байгуулагдсан нөхөрлөл. Энэний хүрээнд гар урлын олбог, эсгийн олбог, тэмээний ноос, хоньны ноосоор гар урлалт хийдэг юм онцлогтой нөхөрлөл байгаа. Энэ нөхөрлөлтөйг хамтраад энэ төшөглөөд энэ гэрээ сэргээ босгоод танилцуулах үед оролцож. Энэ дээр гэсэн мөн энэ гэрээ авчирч олон түмэд нутгийн иргэдэд сургуулийн хүүхдүүд бас танилцуулах, хүүхдүүхийн танилцуулах юм ажлаар оролцоод жоод бас их баяртай байна. Тэгэлгүй яг нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал гэдэг бол одоо бас нэлээд том юм аялал жуулчлалын хувьд те хүн болгонд өгөөж өгдөг юм салбар байгаа. Тэгэхээр Дорногов аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгоод энэ жил зарлалцлаа. Энэ хүрээндээ ч гэсэн тэмээнийхээ баярыг улсын хэмжээнд болгож хийж байна. Одоо нэг 6-аас 7 мянган хүн ер нь энэ хамрын яг энэ орчинд өглөөс хойш ирээд явсан байна гэсэн мэдээлэл нь хүмүүс ер нь ирж очил байж байна. Тэгэхээр энэ аялал жуулчлалыг дэмжих энэ бодлого дээр аймаг нэлээд одоо шат авах гэж оролдож байна гэж үзэж байна. 70 жаргалан суманд
Ялангуяа энэ их нартын байгалийн нөөц газрын хамгаалтын захиргаа маань ямар байр суурьтай яаж оролцох боломж байгаа вэ гэж харж байна. За их нартын тусгай хамгаалалтын газар маань бас их онцлогтой ихтэй танилцуулахад одоо 1996 онд байгуулагдсан улсын тусгай хамгаалалтын газар байдаг. Энийг 2013 оноос хамгаалтын захиргаа байгуулагдаад явж байгаа. Гэхдээ байгалийн нөөц газар нь урд нь хамгаалтын захиргаа гэж байдаггүй байсныг орон нутгаас дэмжиж орон нутгийн дэмжлэгээр орон нутгийн төр хувийн хвшлэр манайх төрийн бас байгууллага хариуцаад хамгаалаад явж байдаг. Энэний хүрээнд зөвхөн байгаль хамгаалах гэдэг нутгийн байгаль хамгаалагч нарын ажил биш, нутгийн иргэдтэй хамтарсан ажил байж байгаль хамгаалах юу гэдэг гэдгээс манайх хамтарч үйл ажиллагаа үр дүнтэй явуулдаг. Энэний хүрээнд энэ жил аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулаад сумтайгаа болон аймагтай хамтраад аялал жуулчлалыг цаашаа хөгжүүлэх тэр сая хэл хоорондын аялал жуулчлал одоо манайд дэлгэрэх гэж байна. Дээрээс нь орон нутагт таниулах маш том бүтээл их нарт гэдэг газар тэнд байгаа. Байгалийн сайхан байгаа аймагт энийг таниулах, нутгаас сурчлах гэдэг өндөр нэлээд гол оролттой оролцохоор их нарт бас хөдөлгөөд ажиллаж байгаа. Энэ дээр сумч бас нэлээд сайн дэмжлэгтэй, аймагаас бас нэлээд сайн дэмжлэгтэй аялал жуулчлалын маршрут төлөвөнд оруулаад аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтарч ажиллая гэж төлөвлөгөө гаргаад ингэж ажиллаж байгаа. Ер нь одоо тусгай сонирхлын чиглэлийн жуулчид тэнд очиж гин үү? Ер нь цаашдаа ч гэсэн мэдээж тэгж менежментээр явахаар байгаа юу? Ер нь одоо ирээдүйд менежментээ яаж хийхээр төлөвлөж байгаа? Их нарт маань өөрөө бас манай говь хээрийн бүсд байдаг. Жоохон эмзэг бүс өслөрд байдаг. Зэрлэг амьтнууд их элбэг амьтантай, байгалийн сайхантай. Тэгтэл жуулчид их ирдэг. Сүүлийн жилүүдэд сошиал үрдээр хүмүүст их танигдж байгаа учраас их жуулчид ирж байгаа. Тэгэхээр гадаадын болон дотоодын жуулчид ихээр орж ирж байгаа учраас таалгалагдах бас эрсдэл их өндөр байгаа. Тэгэхээр цаашдын зорилго маань зөвхөн тусгай сонирхлын аяллыг төлхөө хөгжүүлье. Тэгэхгүй бол масын хэн болгон очиод байвал эмзэг бүс бүслүүрд байгаа нөгөө амьтад маань үргээд дайжих тийм эрсдэл байдаг учраас цаашдын зорилго нь олон нийтэд таниулах зөвхөн тусгай сонирхлын аялал жуулчлалыг илүү хөгжүүлээд үр дүнтэй гэсэн үндсээс аймагтайгаа болон хамтраа сумтай ирээд ер нь тийм чиглэлээр явъя. Зөвхөн тусгай сонирхлын жуулчид очиж үздэг. Тэгжвэж нөөц даацтай хамгаалагдаад байж их юм газар гэдэг ийм зорилготой л. Одоо 2024 онд ихэд хэдэн жуулчин очсон бэ? Дотоодынх их очиж гин үү? Гадныхан очиж гин үү? За сүүлийн жилүүдэд бол дотоодын аялагчид бас нэлээ их нэмэгдэж байгаа. Хуучин бол гадаадын цөөн тоноо жуулчид ирдэг гэсэн бол өнгөрсөн жилийн хугацаанд бол нэгт 200 гаруй гадаадын жуулчид, нийт дотоодын бас 300 гаруй аялагч жуулчдаар очсон. Нийт 500 жуулчид тус хамгаалалтын газраар орж гарсан байна. Тэгэхээр цаашдаа бас жуулчдын тоо нэмэгдэх байна. Энэ дээр бас хэмжээтэй, хязгаартай, зохицуулттай байх ёстой юм байна. Тэгэхгүй хин дуртай нь ороод гараад яваад байдаг баш зохион байгуулалттай байх ёстой байна. Маршрут төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг үднээс мэдээ төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлж байгаа. Одоо тэр хүмүүсийг хүлээж авах орчин нөхцөл бас ямар хөө байгаа вэ? Мэдээж нөгөө хит олон жуулчдын тооноос хөөцөлдөг биш. Ирж байгаа жуулчдаа яг тав тухтай бас орчинд хүлээж авах. За цаашлаад одоо хариуцлага өндөртэй, чанартай жуулчдыг авах гэдэг арай нэг жоохон бодлого нь өөр байхаар харагдаад идэг. Тийм ээ. Манай их нартын тусгай хамгаалалтын газрын хувьд бол цаашдын зорилго нь өөрийн орлогыг бүрдүүлээд цаашдаа хамгааллын статусыг явуулах гэсэн гол зорилго барьж байгаа. Энэний хүрээнд орлого олно гэхээс илүү олохтой хит олон жуулчид татаж оруулж ирж мөнгө олох биш. Зөвхөн тодорхой хэмжээний шалгуур хангасан тусгай сонирхлын өндөр өртөгтэй жуулчдыг хүлээж авах. Тэгэхгүй тэнд их нартын тусгай хамгаалалтын газар маань одоогийн байдлаар олон жуулчийг хүлээж авах орчин нөхцөл бүрдээгүй. Дээрээс нь тэр олон жуулчид авъягээд хамаагүй жуулчны бааз байгуулаад ихэд нөгөө манай говийн гайхамшигт болсон одоо 1000 гаруй аргаад 200-300 янгир байнга байдаг газар маань хүний хөл таалагдаад эхлэхээр байхгүй үргээд айж учраас хэмжээ хязгаартай байна. Зөвхөн тусгай сонирхлын одоо гэрэл зураг дарах, тусгай явган аялал, дугуйн аялал юм уу экстрем аяллаа гэх мэтчлэн байгаль ажиглах зураг дарах гэсэн тийм тусгай төрөл зүйлүүдээр ангилаад тийм л жуулчдыг хүлээж авах нөхцөлтэй тийм төлөвлөгөөтэй л явж байна. Тэгэхгүй бол хэн болгон дуртай очиад байвал бас боломжгүй юм газар учраас гэж байна. Зөрчил ер нь их гарч байгаа. За зөрчлийн хувьд бол хууль эрх зүйн хувьд жоохон дутамгаас болж зөрчил гардаг. Мөн хууль эрх зүйн хэллэггүй дээрэс нь сүүлийн жилүүдэд бол хар суулт зээр агнах хууль бас ангийн тодорхой хэмжээний зөрчил, хүн даацсан ачааны машин самалтаа зэрэг дундуур явах гэсэн тодорхой хэмжээний зөрчилүүд гардаг. Хуучнаа бодвол хамгаалтын захиргаа 13 онд байгуулагдсаас хойш зөрчлийн тоо эрс буурсан байхгүй болж байгаа.
жил болгон тийм тогтмол гараад идэх хэрэг зөрчил бол бас байхгүй харцангуй 50 болж байгаа. За баярлалаа. Өнөөдөр баяр маань амжилттай үргэлжилж байна. Тэгэхээр яг энэ цаг үед аймаг орон нутагтай ер нь хэрхэн хамтарч ажиллавал одоо ийм боломж байна гэж үзэж байгаа бол тэр сэтгэлээ хуваалцаад ярилцлаа өндөрлөө. Ер нь бидэд аймагт болж байгаа аялал жуулчлалын үзэсгэлэн болон одоо ийм арга хэмжээ юунд оролцож байгаагүй энэ жилээс бас аймагтаа бас ингэж оролцож эхэлж байна. Аймагаас бас энд оролцооч гэж хүсэл тавьсанд бас маш их баярлж байгаа. Ингэсээр бас цаашдаа бүх арга хэмжээнд орон нутагтаа таниулах, цаашдаа аймгийн аялал жуулчлалын мастер төлөө хөтөлбөрт оруулах, аймагт ирж байгаа жуулчдыг их нартаар дамжуулаад гарах гэсэн мэдээдгүй том ажлууд эхэлж байгаа. Тэрний хүрээнд сая аялал жуулчлалын аймгийн аялал жуулчлалын холбоо шинжилгээ байгуулсан холбооныхоо гишүүдтэй уулзаад цаашаа төлөвлөгөөнд хамтарч ажиллая. Аймгийн засаг дарга хөтөлбөрт бас тусгацсан гэрэн дээр тусгацсан даваас хамтарч төлөвлөгөө гаргаж ингэж ажиллая гэд ярилцаад явж байгаа. Тэгэхээр цаашдаа бас нэлээд үр дүнгууд гарах байх гэж найдаж байна. За тэгэлгүй яах вэ, баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн их говийн тэмээ наадамд одоо далайн жаргалын сумаас оролцож байгаа танай хамт олон амжилт хүсье. Тэгээд одоо дараагийн зочинтой уулзах гэж байна. Баярлалаа. За баярлалаа. Ди подкаст үргэлжилж байна. Яг одоо та бүхэндээ нэгэн хүндтэй зочинтой уулзахад бэлэн болоод ярилцахад бэлэн болсон байна. За дөнгөж сая одоо гадаа болвол 14 сумаас ирсэн. За мөн бусад аймагуд 5 аймагаас ирсэн ба тий. Аймагуудын төлөөллүүд бол өөрсдийнхөө сумдуудын онцлогтой өвлөн уламжлагчдын тоглолтыг үзэгчдэд өргөн барьж байна. За сая бол нэлээд удаан гадаа байлаа. Хүүтэн байв. 10-аад минут л одоо тоглох шиг боллоо. Ямар домог магтаалыг үзэгчдэд хүргэсэн бэ? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би сая тайзан дээр ардын жүжигчин Нэмэн Дагиринзийн Уулган шарын домог гэдэг тэмээн зориулсан сайхан домгийг одоо хэсгээс нь сонирхууллаа. Ер нь бол нэлээд урт үргэлжилдэг. Тэгээ ер нь бол нэг 10 гаруй минут үргэлжилдэг. За өнөөдөр бол их говийн тэмээ улсын зөвлөгөөн наадам бол амжилттай болж байна. Эхний өдөр бол хөл ихтэй байна. Олон сайхан тэмээ цугласан байна тий. Тэгээд энэ ер нь тэмээтэй холбоотой ерөөл магтаал манай ард түмний дунд хэр их дэлгэрсэн байт юм болоо. За миний мэдх юм бол одоо ард түмний дунд дэлгэрсэн одоо 5 уушаал малын магтаал ерөөл одоо тэрэнд одоо тэмээний тухай дэлгэрэнгүй ерөөсөн байдаг. За мөн одоо ардын жүжигчин ерөөлч жүжигчин Дагирын зугаан одоо Яриг цагаан ангины сариг цагаан ботго. За уулган шарын домог гэсэн энэ хоёр магтаал бол нэлээд түгээмэл дэлгэрсэн байдаг. За бас говийн магтаалууд донд бас тэмээний тухай одоо хэсэг хэсэг ганц нэгэн бадаг байдаг. Яг одоо дэлгэрэнгүй тэмээний магтаал гэх юм бол ер нь маш цөөхөн байдаг. Одоо миний төрөний нэрлсэн одоо эднэрээс ер нь тэгэл болж байна да. За тэгвэл үзэгчидтэй сонирхуулаад энэ уулган шарын домог гэсэн сайхан магтаалыг ингээд уулган шарын домгийн хэсгээс л за сонирхолъё. Эдэлж унахада гармагаа ирмэги шаррахч ингээд юм санжигэн олон жил соваа явсан амуулан шаргач ингэнэ Ортгийн талаа хөндөд додорч билчэрдэж явхад нөө ангийн голын догшин шар буратро салдагдаж тэнэж явсаруу Ортгийн хөндөд ирж амуулан шартай дайралдаж олон хоног дагас нэгэд аготол мэдсэн гэгэн эзэнэ Sarroda ci ongorchigene khaytan hawranchi balugenne
Утарсан тэмээгэн цоглуулахаар буурал өвгөн мордож гинэ эрсэн тэмээгэн олоожл гинэ эрмэг шаргачин чвэж гинэ шинжиллийн ахын та шиндийн ороод иргэж ширвэ сахалан илэм мэжэд шийдэж ярилцаад ширрүүнэдэг санарн ширрэ шаргачаан чигэжил шидимс бромтаг бэлдэж ширмэд үдэ сөхөн гарчил ширв татан олж хардаллуу эрмэг шаргах шингэн ижил сүргийхэн захадад ивэдэ мотайхан зүүжилдэж гинэ уртыноос нь ургсан гэдэг нь ормол бууршиг захалаг харагдаж 엔진이 ямар болж үгээ дэргэж тарж харсан чинь хөхөдөлнэн дэшсэн хэвэдэгэдэсэн зүдзээсэн харуучгүй батгадах шахснын халдсан өвгөн сая мэдэж эрмэг тэмээ батгалан гэдэг чинь энгийн тохиолдол бишигэж ивэт тэнгэрт залбирчл их чойр болгонэ Хөөцөн тэр батгондан алтан тогтой монгон тогтой агар зандан буйдэг бэлдэж алда хатганд нандгнэн боож авдар танхи чадгалж гинэ хаврын дунд сарын хуучаар хавсарга тавьж шорро бососон хавги тэр нэгэн өдөр Ангин тал буйсар эрмэг шаргачл хайртай нүрлүүгээ ярам байжлоо ханхол ударган шууран өнгөдөж халдаж гөрөдөн дэшиж гинэ хулбагар цангэр зүстэй уртад зүтгэр хөлтэй уяатай байгаа гүрхэн боттого урдаасан харугн хэлхмэт уян галж нарийнхан буйлаад ургаш хоошоо дайван бэллүүдэд уррол царва мэдүүдэж байхна уулган шар тэрлэчээ чи өнгөрчгэн гохсон тайлгч болуугинэ салла зандан үзүрдэж самса тамрын дөрлөж сайхан ат болгоно гэж савсад мэсэр агатж гинэ дөрвөн настай байхтан дөртэй хамранда мөрөнтэйг зүудгэж дөрөлөх хайрган рундан дөртэй дохон хоолж тавхай шидэмс хөлдөн уйлаж тамирт нурунда хүн мордуулж тавчж туйлаж тэшж гулагсарл танкд багасан эдэлгээ сурчд таван нас хүрхи ханта тамсаг боллага та хүррэ тамирын гол заян байо урдл зүгийн шинди бэжин уттай хөхөт гүмбэн лауран гэдэд уртал замын инжинэл уда тарадан явсын бэжигнэ Бэлтэрэн томгины бэлчээр нутагтан сатан гинэ асар их хүчин чадалыг нь арслан бартай зүрдшин үг алхаж тэшж голгаахан агатал мордо сурдан аймаг хошундан халдарсан архалхата зурайцэн аян чэцэн бахадалтай ачтай сайн дэмэж гинэ За маш их баярлалаа. Тэмээшиг нөгөө нэг тишин жонжин гэдэг шиг тий. Тэмээний нөгөө тишил жонжон дээр л хэмнэлтэд хийсэн. Тийм бай тий. За маш их баярлалаа. Өнөөдрийн бас энэ гайхалтай их говийн тэмээ том арга хэмжээнд бас аймаг орон нутгаа төлөөлж оролцож байгаад баяр хүргэе. Бас бусад аймгийнхантай ер нь хэр танилцав. Нэлээд хэдэн аймгаас ирсэн байлээ. За тэмээ харсаар явж байгаа л
Тэмээний зургийн тэнтэс навж байгаа сайхан. Энэ жилийн Судлаа хийж тэмээнүүд ер байгаа нь бас нэлээд л да. шилмэл тэмээнүүд ирсэн харагдаж байна. Тэг гоё бас өрмөц сонин тэмээнүүд байна. Алаг тэмээ байна. Хос алаг тэмээ тий. Сайхан буурнууд байна. Сайхан жингийн цуваа. Уран бүтээлч юм болохоор бас судалгаа хийх зорилгоор бас ирсэн энэ удаагийн. Тийм байна. За уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчтэй Ди подкастын энэ удаагийн зочноор ерөөлч магтаалч өвлөн уламжлагч Мөх Зэ явуулцгаа. Баярлалаа. Их говийн тэмээ 2025 улсын зөвлөгөөн тэмээчдийн баяр амжилттай үргэлжилж байна. Тэгэхээр яг энэ цаг үед нэг сонирхолтой зочинтой ярилцахад бэлэн боллоо. За энэ хүн бол Ас хотоос зэрэг ирсэн Улаанбаатараас ирсэн баг тий. Арт гэр төслийн санаачлагч үүсгэн байгуулагч Жавхлан төгс ахтай ярилцаж байна. Хэдүүлээ ирсэн бай, сайн явж ирсэн. За бид нар сайн явж ирлээ. Та бүхэн сайхан надж байна уу? Сайхан надж байна. За бид манай арт гэрийн 5 гишүүн ирсэн байна. 5 манай хамт олноос 5 нэрсэн. Зураг авалтын баг мөн одоо манай арт гэр төслийн нэг Hans Kitchen контентын хөтлөгч тоогооч Баясаа багтаага ирсэн баг. За дорн говьчууд та мэдээлэл өгөөч. Ер нь арт гэр төслийг хэдэн онд санаачилж байгаа анх яг тэр санаачилсан түүхээ хуваалцвал. Баярлалаа. Ер нь манай энэ арт гэр төсөл маань бол 2016 онд анх бүр суурэ тавьж исэн. Тэгээ гол зорилго нь бол ерөөсөө би бол яг хувьд миний мэргэжил ажил бол яг видео мейкер, сэтгүүлч мэргэжилтэй. Тэгээд олон жилийн салбартаа бас ажилласан тийм байсан. 10 жилийн хүүхэд байхасаа телевизэд ажилладаг. Тэгээ FM радио ингээ хувийн production студ байгуулж явж байгаад. Тэгээ 2016 онд яг YouTube-ийн одоо яг алтан үе гэх юм уу тэр үед YouTube дээр YouTube платформ дээр дэлхийд даяараа энэ контентын хөгжил, контент үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж исэн үед ер нь гадагшаа энэ дэлхийн зах зээл рүү гадаад үзэгчд рүү яаж одоо бид бас Монгол контентыг гаргаж болох вэ гэдэг ийм асуудал санаан дээр бид төвлөрч байгаа. Тэгээд 2016 онд арт гэрийг Монгол хоолоор дамжуулж ер нь Монгол соёлыг сурталчлая англи хэл дээр гэж эхлүүлсэн юм байна. Тэгээ одоо хүртэл ингээ бид нар тасралтгүй контентуудаа явж байна. Одоо ер нь хичнээн контентыг бэлтгэж хүргээд байна. Танай контентууд одоо тухайн хоолноос шалтгаалаад трашийн үед одоо өөр байдаг бах тий. Арт гэр маань дотроо бас бие даасан олон юм нэвтрүүлэгтэй. Яг үндсэн сэдв бол яг хоол тий. Гэхдээ энэ маань бас яг цэвэр одоо 100% Монголын тухай бас гэж харж болохгүй. Ер нь бол юм ethnic culture одоо бол уламжлалт энэ traditional энэ үндэсний соёлоодыг бид нар бас цаашдаа үзүүлэхийг зорж байгаа. Тэг яг бид өөрсдөө монголчууд учраас яг монгол соёлоос эхэлсэн. Тэгээд энэ маань амжилттай хэрэгжээд одоогийн байдлаар нэг 160 сая үзэлттэй ийм том сувг болсон байна. 600 мянга орчим дагагчтай болсон байна. Сар болгоно нэг 2-3 4 сая хүн ингээд тогтмол үздэг ийм сувг. Нийт үзэлтийн маань нэг 70-80% дандаа гаднаас үздэг. Тий. За дотроо би түрүүн хэлсэн олон шоутай гээд тэр олон янзын шоунууд маань яг бүгдээрээ ер нь хоолны сэдвээр холбогддог. Гэхдээ хоол бол зөвхөн хоол биш бас хоол чинь өөрөө одоо аялал жуулчлал хоол бол одоо соёлтэй. Хоол бол хүмүүсийн амьдрал түүх одоо бүх юм заншил харагдчихдаг учраас энэ хоолн дээр төвлөрийг гэхдээ бусад одоо соёлууд нь хажуугаар нь ингээ гараад явна гэж анх харж энэ сувг эхэлсэн байдаг. Тэгээд одоо бол бид нар нэг 7-8 нэвтрүүлэгтэй бий даасан. Энэ жилээс манай сувг бол бас ингээд нэвтрүүлгүүд маань нэг аль хэдийн одоо олонний танил болцсон, олон сая үзэлттэй болцсон нэвтрүүлгүүд маань тусдаа бий даасан сувгууд болж одоо салж гарч байгаа. Тий. Одоо ер нь хичнээн хүн ажилладаг байна. За одоо 20-од залуучууд ажиллаж байна. Тоогооч нар, хөтлөгч нар, production багийнх нь нийлээд. За өнөөдрийн ивентэд бол та бүхнийг уурж манай бас дорн говьд ирсэн байгаа та бүхэн. Тэгэхээр дорн говь өөрөө бол одоо энергийн төв гэж байна. Тийм. Нилээн авшиг шингэсэн юм гайхалтай газраа өнөөдрийн ивентийг зохион байгуулж байна. Тэмээ болон одоо энэ говийн хүмүүсийн онцлог, өнөөдрийн баярын онцлог сэтгэл ямар байна? Та бүхэн маань бол бас энд зорин ирсэн манай дотоодын болон гадаадын жуулчдад бол өөрсдийнхээ нэрийн хоолноос бас хийж бодлуулж байгаа юм байна. Баярлалаа. За баярлалаа. Дорноговь аймгийн одоо засаг даргын 5 газраас аль биесээр бидний бас энэ тэмээний фестивал, тэмээний наадамда, говийн наадамда урьж оролцуулсан юнитүрэнд бас маш их баяртай байгаа.
За тэгээд мөн улбалаад энэ ирж нэвтрүүлэг хийх ажил маань ч гэсэн одоо бидний бас гол үүрэг те бид нар угаасаа Монголын соёлыг одоо хаач хамаагүй болж исэн хаач хамаагүй очиод ингээ хийчдэг хийгээд аль болохоор үзүүлэхийг зорддог. Тэгээд говийн тэмээний наадмыг бас Views гэдэг манай анхны одоо баримтат цувралынхаа нэг дугаар болгож байгаа. За мөн түрүүн хэлсэн те манай тоогооч хөтлөгч Баясаа маань бас өргөдөж ирсэн. Тэгээ Баясаагийн гарын хоолыг бас дорногоочуудаа үнгүй одоо амтлуулсан байгаа. За тэгэхээр Монгол бас өөрөө маш өргөн уудам газар нутагтай. Хүмүүсийн амьдралын хэм маяг бас өөр. Тэр та бүхэн одоо нэг хоол хийх тул тэр нутгийн бүхий зүйлийг судалдаг байх. Говийн онцлог юу вэ? Тэгээ би өөрөө бас говийн нутгийн хөвшилтэй. Манай аав бол Өмнө Говь аймгийн Баян Осмын хүн. Тэгээ би багтаа бас эмээ өвөө дээр их олон удаа очдөг байсан. Мэдээж говийн нутаг бол маш өвөрмөц онцгой содон одоо онцлогтой юм газар нутаг тэг хүн ардын соёл нь хүртэлтэй аж амьдрал нь хүртэл юм өвөрмөц гоё содон байдаг. Тэгээд мэдээж говийн хоол бас манай Монгол хоолны бас нэг том голлох бас сэдв ийм хэдийгээр одоо Монгол хоол өөрөө тийм нээгдэж танигдсан тийм бас сэдв биш л дээ. Дэлхийд бол сая сүүлийн хэдэн жил л манай ер нь баг арт гэр сууг гараад Монгол хоолны нэвтрүүлгүүд хийснээс 600-аад контент бид нар одоогийн байдлаар хийчихэд байна. Тэгээ энэ видеонууд гарч ирснээс бол хойш ер нь олон жуулчин гадны хүмүүс Монгол хоолны тухай бас ярьж сонирхдаг юм болсон байх гэж бид нар одоо харж байгаа. Тэгээ бид хажууд бид нар ч бас жуулчтай авдаг шүү дээ. Одоо үзэгчтэй бас тодорхой хэмжээгээр авч үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд говийн хоолны соёл угаасаа сонирхолтой байдаг. Жишээлбэл жимби гээл те говийн цагаан шуу дээр нь энэ говийн мах ямар онцлогтой амттай гоё сайхан билээ те. Дээр нь тэр хүмүүл таан мангэр одоо гогд идсэн малын махны тэр өвөрмөц содон амт бас хизээч давтагддаг тий. Ялгаатай тийм ээ. Ялгаатай сайхан байдаг. За маш их баярлалаа. Тэгээд холоос зорин ирж дорногоочдод та бүхэн бас өөрсдөө үйл ажиллагааг танилцуулж бас хоолныхаа дээрээс амтлуулах боломжийг олгосон маш их талархаж байна. Та бүхний ажил амжилт хүсье. Мөн Дорноговыг зорин ирэх шалтгаан гэвэл та юу хэлэх бол? За налгар сайхан энэ нутаг те тал нутаг те энэ энерги одоо шингэсэн энэ газрын бас гайхамшигтай одоо өвцгийг л мэдрэх гэж ирэх бах та. Энергийн төвөр бид нэг удаа очиж ирсэн тий. Дахиж очихыг хүсэж байгаа. Баярлалаа. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй Ди подкаст энэ цом өчид арт гэр төслийн санаачлагч үүсгэн байгуулагч Жавхлан төгстэй ярилцлаа. Их говийн тэмээ улсын зөвлөгөөн тэмээчдийн баярын үйл ажиллагаа хамрын эдийн 3 замын уулзрал дээр яг одоо зохион байгуулагдаж байна. За яг энэ цам өчид сонирхолтой зочидтой уулзарч Ди подкастын дугаар хүрсээр байна. За яг энэ цам өчид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн Дорногов аймгийн аялал жуулчдын холбооны тэргүүн бүрвтэй ярилцах гэж байна. За ажил амжилттай. Тэмээний баяр сайхан өргөн дэлгэр болж байна. Өө сайхан. Тэмээний наадам маань өргөн дэлгэр болж байна. Олон аймагсандаас бас одоо оролцогчид ирсэн байна. Жуулчид бас их олноор ирлээ. Бидний тооцоолж ирснээс их хэрвүүдэл гэж бодож байна. Ер нь ингээд сонирхол ирээл очиол яваад байна те. Маш их хүүхдүүд явж байна. Албан байгууллагууд бас явж ах шиг байна. Бөөнөрөөл яваад байна. Тийм байна. Дотоодын жуулчдаас гадна бас гадаадын жуулчид бас сонирхож ирж байгаа нь бас онцлог байлаа гэж бодож байна. За энэ удаагийн одоо их говийн тэмээ улсын зөвлөгөөн болж байна. Мөн тэмээчдийн баяр гээд 5 аймгаас одоо тэмээгээ бүр ачаад те зориод ирсэн ийм сайхан одоо өв соёлоо дэдэлж байгаа олон одоо тэмээчд цуглжээ. Бид нар энэ удаагийн одоо тэмээний зөвлөгөөнийг бол уралдаан тэмцээнийг зөвхөн одоо зөвлөгөөний тэмцээн уралдаан гэхээс илүүгээр бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл рүү анхаарсан энэ хэлбэрээр зохион байгуулъя гэдэг ийм шийдэлтээр бол аймаг орон нутгийнхаа түвшинд шийдээд ингээд зохион байгуулж байгаагаараа олон одоо янзын ивент үйл ажиллагаануудаараа одоо харагдаж байгаа хаа гэж бодож байна. Арт жишээлбэл одоо арт гэрийнхэн ирсэн хүмүүс бас хоол хийгээд худалдаалж авах шиг байлаа тийм. За ер нь бол бид нэр одоо за урьдчилаад хэлэхэд бид нар аялал жуулчлалын холбоо маань сайн ингээд шинжлэгдэж зохион байгуулагдлаа. За энэ хүрээнд бол бид нар Дорногов аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр талаасаа цуглараад ингээд бүтэц бүрэлдэхүүнээ
шинжилээд ингэ явж байна. Нэг хоёрдугаарт бид нэр цаашдаа бол дотоодын аялал жуулчлалаас гадна одоо гадаадын аялал жуулчдыг татах энэ бодлого хөтөлбөрөө аймаг орон нутгатайгаа нэгтгэж ингэ зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээний нээлтийг бол өнөөдөр боллоо. Энэ 2 өдрөөр эхэлж байна гэж ингэж хэлж болохоор байна. Ялангуяа хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлууд одоо л нэлээд бас туршилтын журмаар явагдаад эхэлсэн байна. За хил орчмын аялал жуулчлал гэхээр ялцчууд Орногов аймагаас бараг эхлэх болов гэсэн юм прогноз бол харагдаж байна. Энэ дээр одоо компаниуд бас хэрхэн нэгдэж байна. Ер нь одоо яг энэ хил орчмын аялал жуулчлалтай холбоотой дотоодын болон гадаадын аялал жуулчлалтай холбоотой жуулчдад үзүүлэх тэр үйлчилгээ стандарт юмнуудаа сайжруулахад хэр анхаарч байна. За ер нь бол Дорногов аймаг өөрийнхөө үндсэн тэргүүлэх чиглэлээ бол 3 төвшөнд харж үзсэн байдаг. Мэдээж одоо хүн болгон мэдэн Дорногов бол уулуурхан аймаг гэж бас хүмүүс хэлдэг. За ингээд нефт тэгээд босод одоо ашигт малтналуудын чиглэлээр бол бид нар эдийн засгаа одоо бэхжүүлнэ гэсэн нэг бодлого бол байж байгаа. Дээрээс нь бид нар энэ хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн энэ одоо хоёр одоо салбарыг хөгжүүлэх замаар одоо эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн энэ бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг бол онцгойлон авч үзэж байгаа. За нэг хоёрдугаарт нь бол ер нь манай улс Монгол улс хил орчмын аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар бас аялал жуулчлалыг илүү хөгжүүлэх боломж байна гэдгийг бол одоо засгийн газрын төвшөнд ч гэсэн ингээд ярьж байгаа. За хил орчмын аялал жуулчлалаа бүр одоо 20 гаруй жил бас одоо бид нар бодлого бариад ингээд явж байна. За магадгүй бид нар энэ жилээс нэлээдгүй эрчимтэй ингэж явж байгаа төвшөнд зөвхөн бодлогын төвшөнд биш жуулчны салбарын маань өөрсдөө бас нэг одоо гол зорилтод зах зээл байна гэдгийг олж харж байгаагаараа бас онцлог байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол бид нэр олон хараа хэмжээнүүдийг бол төлөвлөд байгаа. Ялангуяа бид нар Дорногов аймаг бол боомт аймаг шүү дээ тийм учраас одоо урд хятад за бусад Азийн орнууд баруун тишээ Европын орнууд руу бол аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн нөөц боломж байна гэж ингэж үзэж байгаа. Хөгжүүлэхэд болж байна. Энэ жилийн хувьд одоо яг тодорхой Дорногов дээр хийгдэх томоохон ивент хөтөлбөр гэвэл юу байгаа бол те. За бид аймаг орон нутгатайгаа хамтраад ерөнхий төлөвлөгөөгөө бол одоо гаргацсан байж байгаа. За сар болгон ямар нэгэн ивент арга хэмжээг зохион байгуул. Яг тэгэхээр Дорногов аймагт бол маш их нөөц байна. Аялал жуулчлалын нөөц байна. Түүнийг иргэд чухал нэгж байгууллагууд төрийн түвшин ч гэсэн ярьдаг боловч яг одоо хэрэгжүүлээд эхлэегүй байгаа. Тэгээ үүсээ задлах маш их зүйл биднэрт нөөц бол байгаа. Түүнийг эхлүүлэх хэмжээндээ бид нэр одоо дорож сар болгон нэг ивент зохион байгуулахад төлөвлөж байна. За монголчууд мэднэ манай хамрын эд хам баян зүрх гэдэг энергийн энэ сайхан одоо шашин соёлын аялал жуулчлал байж байна. Тэгээд энэ палеонтологийн аялал жуулчлал гэж байна. Экстрим аяллууд гэдэг олон төрлийн аяллуудыг бол хөгжүүлэх бүрэн болцоотой. За яг энэ хүрээндээ бид нар төлөвлөгөө гаргаад байна гэж байна. Хамрын эдийн ер нь суурьшлийн бүсдэр яг хэрхэн орон нутгаас бодлого барьж байгаа вэ? Ер нь бол Дорногов аймгийг зориулж ирж байгаа бүх хүмүүс бол хамрын энергийн төвөрсөн энэ маршрутын хүрээнд ирж байгаа. Тэгээ одоо ер нь цаашдаа одоо мэдээж жуулчдад хамгийн их тулгамддаг асуудал хэм бол нөгөө нойлын асуудал, ус тогны асуудал, хогны асуудал гэж байнга л ярьдаг. Энэ ер нь цэгцэрч гин үү? Энэ жил одоо яг аялал жуулчлалыг дэмжих жил гэж зарласантай холбогдуулаад ер нь ямархуу одоо бодит ажлууд бас хийгдэх болоо. За бид нар 2025 оныг аялал жуулчлалыг дэмжих жилийнхээ хүрээнд ерөнхий бааз суурь судалгаанууд за оролцогч талуудтай ойлголтоо нэгтгэх энэ ажлуудаа бүрэн одоо хийж амжия гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд бид нар бол аймгийнхаа нийт одоо аялал жуулчлалын нөөцийн судалгаануудыг хийж байгаа. За хэдийн хэмжээний биднэрт одоо байгалийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын нөөцүүдэд тодорхой болох хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нь бид нар бодлогын төвшөнд бас эдийн засгийн багтаамж маань хэд байгаа. Цаашид хэдийн хэмжээгээр одоо тий боломжтой байгаа. Түүнийгээ одоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бид нар бас бодлогоо барих айлшгүй шаардлагатай. Гуравдугаарт нь бид нар ерөөсөө таны хэлдэг шиг бид нар энэ үйлчилгээ, соёл, чанар стандартаа сайжруулах гэсэн энэ одоо гурван төвшөнд ярьж байна. За сая бас аймагуудынхаа төвшөнд болоод за холбогдох гадаадын одоо төлөөлөгч нартай бол энэ талаар бас яриа хэлцээрүүд эхлүүлээд ингэ явж байгаа. Жишээлбэл одоо орон нутгийн брэнд гэдэг зүйл маань аялал жуулчлалтай олон салшгүй холбогдож байгаа гэж ойлгож байгаа.
хоол гэдэг юм уу эсвэл одоо бүтээгдэхүүн те гар урлал, эсхийн урлал одоо бүх хүмүүс оролцож байна аялал жуулчлалыг ингэж зохицоор нь бүрдүүлж байгаа харагдаж. Өнөөдрийн ч гэсэн үйл ажиллагаан дээр бол бэлгийн багцууд харагдаж байна. Бас хоормог авдалдаалж байна гэдэг юм. Ингээд бүхэл хүмүүс оролцож энэ салбар маань одоо цаашид илүү одоо орлоготой байх те иргэд энэс орлоготой байхын боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд яаж ажиллахаар байгаа? Бас чухал өнцгийг та хөндлөө. Тэгэхээр бид нар энэ жил тоогооч нартай холбоотойгоо хамтраад манай тоогооч нар бол олон уралдаан тэмцээнд бол ингээд ордог амжилттай яваад идэг. Гэтэл энэ байна өөрөө ингээд зах зээл болохгүй байгаа тохиолдолд бол орон нутгад өгөөж гарахгүй байхгүй. Ур чадвар байгаад байдаг. Энийг эдийн засаг болгох шаардлагатай байна. Тэгэхээр энэ нөөцийг бид нэр зөв зохистой ашиглахын тулд бид нар брэнд бүтээгдэхүүн гэдэг энэ одоо дорноговын одоо брэнд хоолыг бол өнөөдөр одоо олон нийтэд танилцуулж байна. За мэргэжлийн судлаачид мастер тоогооч нар ирсэн байна. За мөн Японоос бас мастер тоогооч бас өргөдөд ингээд ирчихсэн. Амийнхаа брэнд хоолыг бол танилцуулж байна. За цаашлаад бид нар брэнд хоолны орц юу вэ? Ямар хоол вэ? Хүмүүст бас мэдээлэл өгөө. Сонирхолтой байгаа. Бид нар үүх түүхээ маш сайн судлах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр судалгаа хийгээд за дорн говьчууд бол цайны зам, за торгоны зам бас тодорхой хэмжээгээр тавьж өнгөрдөг. За энэ бол бидний судлах тухайг гол их сурвалж гэж үзээд ер нь одоо говийн ард түмэн ямар хоол хүнс хэрэгэлдэг байсан. Энэ нь эрүүл мэндийн хувьд те амьдрал ахуйн хувьд ямар ач холбогдолтой байдгийг бид судалж үзээд цагуурын хувьд ямар нөхцөл байдаг. Тэгээ бид нар бол одоо жишээнүүдийн Хятад, Солонгосын одоо хүн орхотооч гэдэг юм уу энэ цайг тэгээ хоол хүнсний тодорхой одоо соёлууд бол өргөн дэрлэггүй шүү дээ. Бид нар Монголд бас ийм нөөц байдаг. Үнийгээ бол дэлгэрүүлээгүй байгаа юм байна гэдгийг бол өнгөрсөн цаг хугацаанд ойлгож мэдэрсэн. Энэнийхээ хүрээнд бид нар тодорхой багц бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж чадж байгаа. За жишээ нь одоо зөвхөн цай гэхэд чинь бид нар цулхиртай, загсгалтай одоо сүртэй цай. Тэрнийх нь орц нормыг бол яг эрүүл мэндийн чанараас нь дээрээс нь одоо говийн ахуй чанараас нь одоо тооцоолох жишээтэй. За дээрээс нь бид түрүүн хэлсэн палеонтолог гэдэг ярьсан тийм. Бид нар бол динзаа үлэг гөрүүлэн одоо бас үлгэн нутаг тийм маш их олдурууд орж ирдэг. Тэгээ үүн дээр бол бас дараагийнх нь бол үлэг гөрүүлийн өндгөн хэлбэртэй ийм одоо хоолны за түүн дотроо манай говьчуудын брэнд хоол болох жимби болон хорхог тийм бусад хоолнуудыг одоо багтаасан. Гэх мэтлэгээр энэ бол одоо бас нэг сонирхолтой ийм одоо за дээрээс нь бид нэр тэмээн тавхаа одоо ашигласан нэг өсөндөө малын бүтээгдэхүүнүүдээ бүгднгээр нь ингээд ашиглаад шинэ содон хоол бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа. Энэ нь өөрөө эрүүл мэндийн ач холбогдлууд нь хүртэл гаргаж ирж байгаагаар онцлогтой ийм сайхан бүтээгдэхүүн. Түрүүний брэнд хоол гэдэг маань ямар хоол? За энэ маань өөрөө говийн жинчин гэдэг брэнд нэртэй ийм хоол одоо гарч байна. Цаашлаад бид нар одоо үнийг зөвхөн ингээд хоол болго зарлчихгүй. Орон нутгийнхаа бизнес эрхлэгчнэр за ресторан, зоогийн газрууд дээр тодорхой хэмжээгээр байрлууд дорноговд ирсэн бол энэ хоолыг одоо хамгийн чухал хүндэтгэлийн хоол, брэнд хоол болгож одоо идэхээр ингээд төлөвлөсөн байна. Өнөөдөр энд одоо ерөнхийдөө хийж танилцуулсан байна. Танилцуулж байгаа. За тэгээд зочид төлөөлөгч нартай танилцуулаад одоо ч гэсэн явж байна. Маргааш бас ингээд танилцуулагдаад явж байгаа. Иргэд одоо амсаж үзэх боломж байгаа юу? Бага. Тийм борлуулалтанд бас гаргаад ингээд бүтээгдэхүүн болгоо явж байгаа. Говийн жинчин нэртэй байна. Говийн жинчний нэртэй одоо ийм шинэ брэнд хоолтой болсон юм байна. Тэгээ өнөөдрийн бас оролцож байгаа үйл ажиллагаа бол хөтөлбөрийн хувьд их нэлээд арван тий бас нэлээд одоо олон хөтөлбөртэй хурж ирээд иргэд сонирхоход одоо их сонирхолтой ийм хөтөлбөрүүд бэлдсэн байна. Энэ дээр одоо ямар газрууд нэгдэж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Яг тэр одоо жишээлбэл одоо энэ орчимд чинь одоо дэд бүтэц одоо шинээр бараг хийгээд ингээд хийж байгаа учраас дорн говьчууд бол маш их одоо зориулт гаргаж хийж байна гэж харж байгаа. Бид нар яг одоо говийн эзгүй тал дээр одоо наадмыг яаж хийж болохыг харуулахыг аймаг орон нутгаас хамтдаа ингээд зорж байгаа нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь энэ арга хэмжээг зохион байгуулахын тулд зөвхөн нэг төрч гэдэг юм эсвэл аяж үйлчлийн холбооч гэдэг юм ингээд хийхэд бол мэдээж очоод тодорхойлтой болно. Энд хувийн салбарынхан маш их тийм үр хөрөөлтөд оролцож байгаа. За манай төслийн багууд дээр сайн дурын залуучууд хүртэл одоо ингээд энэ наадмыг зохион байгуулах санаа бодлоо уралдуулж энэ дээр оролцож байгаатай онцлогтой байна. За 3 дугаарт нь манай мэргэжлийн холбоодууд, төрийн бус байгууллагууд бас санаа бодлоо хийж байна. За энэ жишээ нь ингээд бид шагаан гэр
сурын гэр, за манай тогооч нарын холбоо, тэ аялал жуулчлалын холбоо, газар тариалангийн холбоо хүртэл одоо ингээд оролцоод бүх холбоодууд шинжилгээсээ оролцоод ингэ явж байгаа нь өөрөө энэ экосистем их хувьд бол тийм зөв бүтэж байна гэж бид үзээд ингээд зохион байгуулж байгаа юм. Одоо энэ нойлын асуудал, хогны асуудал, хог ерөөсөө гадуур харагдахгүй. Тэгээ их цэвэрхэн байна тий. Тэгээ тэрийг яаж шийдсэн байгаа лээ? Тэгээ энэ дээр бид нэр бас орон нутгийнхаа эко шийдлийг бий болгодог хувийн компаниудтайгаа зөвшөлдсөөд дээрээс нь манай сайн дуралсан байж байна. Энд бүх хогийг бид нар ангилж байгаа. Ер нь бид нар энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй ийм аялал жуулчлал байх хэвээр, хүн төвтэй аялал жуулчлал байх хэвээр. Тэгээд цаанад бид нар ядцуур Монголын өв өгсаа уламжлалт соёлоо хадгалсан гэсэн энэ линзээр бид нар ингэж давхарлаж харж аж альва үйл ажиллагаа зохион байгуулах гэдэг юм концепцээр зохион байгуулж байгаа учраас илүү тийм ариун баялаг entertainment те олон үзэж харах юмтай. Тэгээд дээрэс нь энэ удаагийн арга хэмжээнд зөвхөн одоо жуулчдаас гадна бид нар тодорхой бүлгийн хүмүүсийг хүртэл одоо урьж оролцуулаад ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүд, өршлийн бэрхшээлтэй иргэд гэх юм уу те энэ болонд хүртээмжтэй байдлыг бий болгохыг тал талаас хичээгээд явж байгаа болохоор нэлээд цогц болж чадж байгаа л гэж бодож байна. Одоо аялал жуулчлалын салбарын дорн говийн тий аялал жуулчлалд одоо оролцдог хүн болгон юун дээр илүү суралцах хэрэгцээ байна гэж харж байна. За бүгдээр л мэднэ. Бид нар нэгдүгээрт бол ерөөсөө л үйлчлэгээ стандарт хоёр байж байгаа тийм. Наад зах нь бид нар үйлчлэгээний соёлын стандартыг бий болгох хэрэгтэй. Хоолны соёлын стандартаа бий болгох. Үйлчлэгээний соёлын стандарт, ариун цэвэр ахуй тийм хог хаягдлын менежмент гэдгийг нэгдүгээрт бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлөө түрүүн хэлжсэн төлөвлөгөөндөө бол тусагдаад ингээд явж байгаа. Энийг тухайн жуулчны компани ч гэдэг юм уу эсвэл одоо тэр бизнес эрхлэгч дангаараа ганцаараа шийдэж чадахгүй учраас энийг кластераар хамтын сүлжээ хэлбэрээр зохион байгуулна. Магадгүй одоо бид нар жишээ нь юу ярьж байгаа гэхээр манай аймагт байгаа жуулчны баазууд, ресторанууд жишээ нь цагаан хэрэглэлээ нэг газраас төвлөрүүлээд түүгээрээ тэндээсээ одоо зөвхөн цагаан хэрэглэлүүдээ ингээд аваад ашигладаг хэлбэрээр үйлчлэгийг нэг газар төлөвлөж гэдэг юм уу. Тэр ажил хөдөлгөөний шийдвэр. Хүний нөөц дутагдaltaй байгаа энэ цаг үедээ бид нар хамтарч хавсарч ажиллах. За малчт нь жуулчныхаа баазуудтайгаа бас хамтарч ажиллах. Тэ энэ одоо хамтын кластер төлөвлөлтүүдийг бол уялдуулж иж хөгжинөл гэсэн юм бодлоо. Дорногов аймаг улсын хэмжээнд тэмээнийхээ тоогоор хоёрт бичигдэж байна. Өнгөрсөн жил түмэн тэмээ толуулсан манай Говьят малчид байна. Зөвхөн тэмээгээр тэгэхээр тэмээ өөрөө манай Дорноговын брэнд бас аялал жуулчлалын брэнд гэж явж байгаа тийм. Тэмээтэй холбоотой ямар одоо бас аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Ер нь одоо яаж цаашдаа ямар бодлого барьж байна? Бид нар тэмээгээ хайрлахлаарэ хамгаална гэж бодож байгаа. Хамгаалах дээр бид нар бол одоо юу гэдэг энэ одоо тэмээн сүргийг зүгээр нэг юм тусад нь хашаад ч юм эсвэл тусад нь бодлого болгоод ингээд явуулна гэх юм бол энэ бол өрөөсгөл. Бид нар тэмээн сүргээ өсгөж хөгжүүлж энийгээ илүү одоо баялаг болгохын тулд эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас тэмээ маань өөрөө одоо тэр тэмээний сүү, за ноос тэ бусад одоо бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн эргэлтэнд оруулах замаар энэ тэмээгээ хамгаалах бодлого маань явж байна. За саяхан бид нар одоо сая жишээ хэлэхэд бид нар чинь за энэ жишээ таталт одоо энтхэг улсад ганцхан мужид одоо тэмээ хөгжүүлдэг. Тэр мужид тэмээгээ хамгаалах бодлого гарсны ард дээр тэмээний тоотол хорогдсон байна. Тэгээ энэ нэг өсөндөө бид нар зөв хамгаална гэдэг нь эдийн засгтайгаа уялдуулж чадвал энэ өөрөө хамгаалт болж чадна гэдэг энэ зүйлийг маш сайн ойлгож хаан талаа ойлгож явах юм бол тэмээ мал маань бол энэ одоо тэмээний сайхан таата бүс нутагта илүү одоо хөгжих болцоонууд гарч ирж байна. За манай хоршоодууд бол одоо нэгдээд жишээ нь бүхрийн одоо ферм тэмээний игний ферм хоёр нэгдээд одоо бүтээлч үйлдвэрлэлийн төв байгуулж яага болохгүй гэж ингээд төслүүд хэрэгжиж байна. Тэгэхээр тал талдаа л одоо өөрсдөө хийж байна. Одоо тэмээний хоормог хийдэг одоо бизнес эрхлэгч бүсгүй маань одоо Улаанбаатарт мөн одоо манай нутгийн Органа брэндтэй хамтраад тэмээ маск гаргасан байлээ. Ингэний. Тэгээд жишээлбэл одоо ингээд хамтарч ажиллах бас боломжууд бол байна тий. Тэгэхээр бид нар энэ юу гэж хэлж байна вэ гэхээр ерөөсөө гаргадаг байсан бүтээгдэхүүнээс илүү бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бид нэр төрөл бүрээр хийж ямар салбарууд дээр орж болохоор байна уу, юу хийж болохоор байна уу гэдэг
бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдээ хамтарч хийснээр давуу тал шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. Энэ тал дээр ч гэсэн одоо өнгөрсөн хугацаанд манай Дорноговын бизнес эрхлэгч нар бол тодорхой амжилтанд хүрээд ингээд явж байгаа. Өмнө хавдаг байсан өнцгөөсөө арай өөрөөр хавдаг болж эхэлж байгаа нь бол бас Нэгдэж байна, тийм нэгдэж байгаа. За баярлалаа. Энэ удаагийн их говийн тэмээ улсын зөвлөгөөн тэмээний баяр маань одоо яг энэ сайхан энерги шингэсэн газраас үрж जैन. Тэгээд ажлынхаа явцаас танилцуулсанд баярлалаа. Тэр Дорн говьд энэ жилийн хугацаанд сар болгон бас тодорхой ивентүүд зохион байгуулагдах юм байна. Тэр болгонд одоо зам харилцааны хувьд одоо хамгийн боломжтой юм бүс нутаг гэж харж байгаа. Дэд бүтцийн хувьд. Тэгэхээр Дорн говийг бас зөрин ирээрээ гэд жуулчтай хандаж өгшмээр байна. За тэгээд монголчуудаа уриалж хэлэхэд Дорногов аймагт маань одоо өргөн баялаг, нөөц болцоо, сайхан ард түмэн та бүхнийг одоо уран дуудаж байна. Тэгээд манай Дорногов аймагт тавтаа мориорой гэж хүсэж байна. Баярлалаа. За ди подкастын энэ удаагийн зочноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч за Дорногов аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Пүрүү оролцож мэдээлэл өглөө. Баярлалаа. Баярлалаа.